Амраг ирээд дотоодын цэргийн байгууллагаас бэлтгэн хүргэдэг цаг гаргын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн дугаарт дотоодын цэргийн шрабын ажиллагааны удирдлагын газрын чиглэлийн ахлах офицер хушууч дуурж авыг онцолж байна. За ингээд дуурж авах хушуучийн өрөөрөө орцгоё. Цаг гаргын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт одоо таныг онцолж зочноор одоо оролцуулж байна. Тэгээд яагаад заавал таныг онцолсон бэ гэхээр бид нэвтрүүлэг хийхээ өмнө маш олон хоног сарын өмнө таныг одоо нууц дурангаар ажиглалт явуулаад тэгээд нэвтрүүлгийн зочноор одоо ингээд оролцуулахаар ингээд шийдвэрлсэн байгаа. За дургуутсахгүй бол хэдэн асуулт асуучаа тэгээд хариулах боломжтой зү. За. Том хүүхэд нь одоо хэддүгээр анги вэ? За том хүү маань 4-р анги, дунд хүү маань одоо Эрх намар сургуульд орно. За 2 хүү 1 охинтой. За бага охин маань одоо намар 3 нас хүрнэ. Одоо цэцэрлэгт явж байгаа. За том хүүгийн одоо ангийн багшийг яг хэн гэдэг вэ? Харан гэрэл гэж. Танай ангийн багшийг хэн гэдэг вэ? Наран гэрэл. Гутлын айрцмаар яг хэд вэ? 36 айрцмаар. 35. Яг уу. Яг 36. Сая ерөөс хамгийн сүүлд гутал авчихсан 36 айрцмаар өсөж байгаа. Том хүүгийн хамгийн дотны найз нь хэн бэ? Төгс үлэг. Тэгээд нэг нь мандах гээд ангийнх нь 2 найз байгаа. Үн болт. Тэгээ манай байрных нэг байрын цуг байдаг, нэг ангид явдаг. Юуны орд вэ? Ох, наач юуны орд вэ? За чи. Стаутмортын систем үжидэг. Бодож байгаагүй юм те. За. Юуны орд вэ? Охин. Охины орд юм те. Тий. За, ширээний найз нь одоо хэн бэ? Хажууд нь хэн гэдэг хүүхэд суудаг вэ? За, тэр мөрийн нас та мэдж байгаа юм би. Чиний хажууд хэн гэдэг хүүхэд суудаг вэ? Совдон сандар. Одоо хайртай амт нь яг юу вэ? Ямар амтнд хайртай юм бэ? За, миний хүү чи ер нь морин дэх дуртай. Мор. Тэгэл ер нь ер нь мор тэрнээс гадна бас нэг арслан барам марч юм тийм нэг аратан төрлийн амтан бас айгүй сонирхоод идэв чинь заавар. Амтан гэвэл нохоол. Нохоонд хайртай юм байна те? Дуртай тоглоом нь юу вэ? Дуртай тоглоом нь 1-р ангид байхдаа бол ер нь томт тоглолдог өстой. Одоо бол ер нь жоохон том болоод нэг хайхтар тэгээд тоглоомыг сонирхоо байцаад байна. Тийм урт зүйлээр л юм уу тийм сэлмээр л тоглох дуртай ш тийм. Тоглоом. Дуртай амттан нь юу вэ? За, шоколадын дуртай, бялуун дуртай. Хуушуур бууз. Хүүгийнх нь одоо хамгийн дуртай хичээл нь юу вэ? За, одоо дуртай хичээл наадах чээс яг тэр мөрийн яг сонирхож үзэж байгаа юм биш. Ер нь бол бүхэл хичээлдээ дуртай байх гэж боддоо шүү дээ. Чиний хамгийн дуртай хичээл юу вэ? Хамгийн дуртай юу? Математик. Одоо манай хүүчид ангийн дарга. Юу одоо ер нь дэвтэр номыг ер нь үзэж байсан уу? Салхируулж байсан уу та? 1-р ангид багт нь л оруулж ирсэн шүү дээ. Одоо 1-р ангиас хойш 3 жил өнгөрцөн байна шүү. Харин одоо тэгэл ээж нь даалгаврыг хийлгэн. Тэгээд бас нөгөө мань бид хэдийг одоо 4-р ангид байх үед үзчихсэн хичээл програм зүг бас нэг юм бас нэг тодорхой өөрчлөлтүүд орсон. Зарим нь харахаас нэг ойлгохгүй хичээлүүд байгаа юм. Хайс ер нь одоо аава энийг яаж бодохын ч гэдэг юм уу гэж асууж байсан. Ер нь асууна. Тэгэл та ер нь хэрэг хариулт өгдөг. Ер нь тодорхой хэмжээний мэдхийн хэмжээнд хариулт өгнө. Чи одоо хичээлээ хийж байхдаа ингээд ойлгохгүй байгаа зүйлээ ааваас асуудаг байсан уу? Асуудаг. Аав нь чамд тусалж байсан уу? Тусалж байсан. Зөндөө. Тэгэл эхнэрээс дэмжлэг аваад аав нь мэдэхгүй байна. Хажууд нь зогсоод тийм. За таны хувьд одооны хүүхдүүдийн хүмүүжил одоо яг ямар арга барилаар харьцуул ер нь их оновчтой гэж бодож байна. Ер нь бол одоо чинь нөгөө зэт үеийн их гарч ирж байгаа шинэ залуу үеийн хүүхдүүд. Тэгэл одоо хуучны арга барил бол одоо хоцрогдчихлоо шүү дээ. Одоо юм нөгөө зодддаг, барьдаг, алганы амт амсуулдаг гэдэг арга барилаас илүүтэйгээр одоо өөр хүүхдтэйгээ илүү дотно
илүү бас нэг тулж харьцах хэрэгтэй байна. Бид хэдийг хүүхэд байхад бол аав ээжтэй өглөө ажилдаа тэгэл хаана ах дүү бид нэр юу хийж идэв тэгэл өөрсдөө болгоол бүжигнүүлээд өсөж исэн үе. Одоо бол ер нь бас нэг цаг үе маань дагаад ер нь өөр болчлоо. Тэгэхээр хүүхдүүдтэй илүү бас нэг дотн бас нэг харилцан ярилцдаг байвал их зүгээр юм болоо. Тийм арга хэлбэрээр. Чи ер нь аавараа ахуулъя гэж боддгоо? Боддог. Өргүүлъя гэж боддгоо аавараа? Боддог. Анги дээр нь аав нь гэнт ороод ирсэн чи ямар сэтгэл төрсөн бэ? Их гайхсан бас их баяртайсан. Урд нь ер нь хэн авдаг байсан бэ чамаг? Ээж минь хоёр ээжлээд авдаг байсан. Гэтэ ихэнхдээ ээж авдаг байсан. Аха. За аав нь ингээд ирсэн чи гоё юм уу? Гоёс. Дандаа аавар авахмаар байна уу? Тий. Том бандад ямар юм болъё гэж боддог вэ? Аавшигт тэргийн дараа болох юм. Цэргийн дараа болоорой мөрөөдөө биелүүлээрэй гэж хэлсэн. Баярлаа. Миний гэр бүлийн ачаалал амин харин амин дург миний гэр бүлийн ачаалал Ямар байна вэ? сайхан хантай билээ үрдийн итгэлт амьдралтай билээ